Сайн байцгаана уу эрхэм мэдт үзэгчтэй. Гэрэл зургийн хөдөлгөшгүй түүхэн баримт дахин давтагдашгүй агшин хорон бүрийг танд хүргэдэг гэрэл зургийн тэрл агшин нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо.
Лук Агентлаг гэдэг. Тэний онон дорж Бат тайван гэж хоёр хүн л. Одоо намайг их уруу татсан их үү. Их гоёд гэрэл зураг гэдэг юм руу намайг дагаж хөтлж оруулсан. Тэгээ Лук Агентлагта нэг дагаж зураг аваад хоёр ахыг дагаж зураг аваад тэгээ явандаа өөрөө би дагаж зураг авнуудаа авч эхлээд тэгэл тэнд ажиллаж байгаа л 2005 онд анх гоодлол сэтгүүл гарч эхлээд тэгээд зурагчин авна гэдэг. Тэгэл анх гоодлол сэтгүүлд зурагчнаар орж илаа. Тэрнээс хойш одоо хүртэл гоодлол сэтгүүлдээ зурагчнаар ажиллаж байна. Гарн гарахгүй. За хараа. Хит их хол тавихгүй. За ойр. За. Тэгээд мөрөө хойш татаад. Яг. Тэр нь л гэр зураг өөрөө тийм хүний амьдрал ч юм уу эсвэл байгалийн ч юм уу те ер нь цаг хугацаанд нэг тийм өнгөрсөн түүхийг ч юм уу тийм үлдээдэг тийм одоо хэлэхэд бас хэцүү юм л та одоо тэр их гоё зүйл юм байл. Тэгэл хүмүүс тэгэл ер нь л анх нэг аппарат барихаас эхэлдэг юм л та хүмүүс. Ах нар бол тэгдээс нэг аппарат барихаар аваад дөртөө барьдаг юм байна. Бас гэрэл зураг авахлаар хэр авах нь үгээл тэгж байсан. Тэгээд өөрөө авахтаа бас нэг хүн авж байгаа зургийнхаа өнцөг тий одоо ямар дүрс авах уу гэдгийг айгүй нарийн бодоол тэгэл зураг авч эхэлжсэн та. Манай сэтгүүлч аль бол манай эрхлэгчийн бодлого ч юм уу тий стилист дизайнуудын бодлого гэж өрнө л да. Тэгээд араас нь гэрэл зурчны ур чадвар орно. За энэ нэг багаар ажиллахын нэг илэрхийлэл юм. Одоо жишээ нь юуг харуулж ямар зураг авах уу гэж бүгдээрээ хоорондоо ярилцаж бодож байгаа л зураг аавна. Тэгээ ер нь бол бусдаас жоохон өөр харагдуулах тийм онцгой байхыг л бас жоохон эрмэлзэж байгаа юм л та. Тэгээд нэг үе бодвол тухайн үед ч л сэтгүүл манад маш их цөөхөн байсан. Тэгээд тэрэн дээр ажиллаж байхад тийм олон гэрэл зурагч байгаагүй л дээ. Хийж байгаа уран бүтээл маань ажил маань тэгээд бусдад хэрхэн яаж үнэлэгдэж байгаасаа шалтгаална шүү дээ. Тэрнээс би одоо ганцаараа тэрийг ингээ хийж байгаа юм бол бас биш. Загварын сэтгүүлийн хувьд бол нэг баг байж иж ажиллана. Хэрвээ байгалийн гэрэл зурагчин байсан бол би одоо ганцаараа аппарат өөрөөл хөдөө яваал тэгээд байгалийн зураг авч иж болно. Энэ хоёрын хооронд бас их ялгаа байна л да. Мэдээлэл хүлээгээл ингээл байж идэг шүү дээ. Манай модулууд бэлтжүүл тэгэл би одоо бэлэн тэгэл дайрлж тэрчтэй арчих шүү дээ. Өнөөдөр их гоё азтай байна л да. 2 топ модуль ирсэн байна. Цуврал зураг байгаа маш олон. Нэг модультай нэг л хувцастай. Тэгээд намар авсан. Намар хаасан сухатай ганган нуурын ирэг дээр. Тэгээд нэг зураг авч явахдаа зураг авсан нэг. Тэнд болохоор зэрэг энэ өвүүлэмж нь болохоор зэрэг нэг тийм миний бодолд болохоор зэрэг уул нь бол нэг хүн усгүй бол яах вэ гэдэг юм явж байгаа. Ани хуухаараа элсэн дунд хүн юу болох вэ гэдгийг л. Бас нэг хотын хажууд бас байгаа. Тэгээд үсээрээ амаад арцсан тий. Нэгэсэндээ амаа хүн харамслах л ёстой. Тэгээд үсээ зулгаагаад яах вэ? Бас олон янз юм. Тэгээд хэдий хөдөөд ингээд нэг жаргалтай хүн байлаа ч гэсэн усгүй бол ч юм уу тий. Бүх юм ингээд гундж гандуул юу харагдах вэ гэдгийг л илэрхийлж байгаа юм байна. Хүмүүст нэг фэшн гэхээр зэрэг нэг барууны нэг юм ойлголт байдаг та хүмүүсээ. Барууны нэг хувц өмсөөл, загварын хувц өмсөөл тэрнтэйгээ ингээл нэг гой зогсож ивэл тий. Би бол фэшн зураг авчлаа ч юм эсвэл авахулчлаа гэж бодож байна. Гэхдээ энэ болохоор зэрэг модулууд бол Монгол поз гэж бас байх хэрэгтэй. Монгол хөдөлгөөн. Тэгээд Монгол гэдгийг илэрхийлэх юм Монгол агуулга хэрэгтэй. Жишээ нь миний одоо энэ нэг сэтгүүл дээр байгаа юм л да энэ зураг. Хувц нь өөрөө Монгол агуулгатай. Авж байгаа зураг нь ч гэсэн өөрөө Монгол агуулгатай. Энэ дотор жишээ нь энэ орчин болоход зэрэг Чойжин ломын сүм үзээ хаалга штэ. Тэгээд нэг алтан шармалын палаж өмссөн байгаа болоход зэрэг өнгөний уусалт нь бас өөр. Дотор талын зургууд дээр бас гоё харуулахаар юм бол байгаа штэ. Хүмүүс ярьдیں۔ Галаа чиний зураг аль нь гоё вэ гэд. Миний авсан бүх зургууд бүгдээрээ л гоё штэ. Надад өөрийн уран бүтээл болохоор ч тэр юм хүмүүс бас зарим хэлдэг юм та. Үзэгдлэнгээ гаргаж байгаа лаа гэх.
Миний ажлууд бүгд ингээд сэтгүүлдээ хөвлөгдөөд ч юм уу те ингээд олны хүртэл болж байгаа болохоор зэрэг заавал нэг үзэсгэлэн гаргаж хичээдгүй боддгүй. Шунгаад юм. Аль болох сунгаал. Арай жоох юм. Тэр яач. Арай. Сая жоох хөлж байгаа хол тавьж байгаа. Наад чи одоо болж. Хүмүүс ямар ч техниктэй байж болно. Ур чадвал хэрэгтэй. Аппарат чухал биш, арын залгаал чухал. Хүн өөрөө чадвартай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ одоо мянган сайхан мундаг аппарат байгаад зураг авчихгүй шүү дээ өөрөө. Анх бүр муугаас ч юм уу эхэлж ирсэн хин цаашаа. Янз бүрийн аппарат байрсан тэгээд. Заавал аппаратаа муулахч биш. Тэгээ сайлгах биш. Тэгэл хамгийн гол нь өөрөө аппаратанда эзэн байх хэрэгтэй л доо. Аппарат нь өөрөө бас нэг дотор зориултын гэж бас нэг байгаад байгаа. Спортын зураг авдаг хүмүүст хурдтай аппарат хэрэгтэй байдаг. Маш хурдтай угсруулж зураг авахд зориулагдсан. Бүхэж одоо ингээл үүрэл хөдөлгөөн хийж яхад нь бокс ч юм зохиж яхад нэг олон давтамжтай зураг авч нэг хурдтай яг цохилж нь таарж авах ч юм уу тий. Тэгээс хүлээж яг цохлоо гэхэд нэг авахд хоцорч юм уу зөрчиж штэ. Тэгэхээр нэг та нэг юунд мэрэгжил тааруулж хүмүүс аппарат авах хэрэгтэй л та. Тэгэхгүй тэгэл манайха хаамаагүй нэг ялгаагүй нэг аппарат авчаал миний аппарат болохгүй байна гэж голоол яваад юм бол бас биш тий. Зургандаа тохируулаад хүмүүс аппаратаа сонгох л хэрэгтэй. Юунд тавих гэж байна. Хүмүүс болохоор зэрэг би нэг гоё мэрэгжлийн аппарат авчмаар ах гэр бүлээр энэ тэнд явж байхдаа байгалийн ч юм уу та гэр бүл зургийг авчаа гэдэг. Тэрэнд одоо савгийн харьц багтал болно шүү дээ. Савгийн харьцгаа муу хэлж байгаа юм бол биш л дээ тэр чинь гоё юу байгаа шүү дээ. Бүх функцээр ажилдаг. Одоо тий хаач ингээл зураг авахд ажилдаг л байх болно шүү дээ тэр чинь. Тэгээ хүмүүс бас их гоё юм ярьдаг нь мегапиксел гэдэг тий. Чиний хэдэн пикселтэй байна. Одоо нөө гар утас чинь одоо бараг 8 12 пикселтэй болчиход айгүй сайжраад тахтал. Хаста яа юм бэ те гэл нэгнийхээ аппаратыг голж хийлээ. Пиксел чухал биш л дээ. Хувь хүнд бол пикселийн гол хэрэгцээтэй зүйл нь болохоор зэрэг зургийн наривчлалыг одоо хэвлэлтийн сонин сэтгүүлч юм хэвлэлтэн зориулж нэг наривчлал өндөр байх шаардлагатай гэж үзэж байгаа болохоос биш. Заавал нэг хувь хүний хэрэгцээнд бол тийм өндөр шаардлагатай юм хэрэггүй шүү дээ. Яг үндэ тэр нь болохоор зэрэг өндөр наривчлалтай байх тусмал хард дүүргээл компьютер дүүргээл нэг үхээс биш. Юу ч баг. Тэгээ хүмүүс одоо нэг тийм Facebook ч юм уу те нэг Flickr гэдэг юмуд байдаг. Тэнд нэг зургуудаа оруулчаад хэвлж ингээд нэг гэртээ альбом ихэ болцсон. Айгуу тааламжгүй. Ядаж нэг гаднаас орж ирсэн альчин гийчин орж ирэхэд би ийм зурнууд авсан гэл альбом үзүүлэхэд хүн эргүүлж оруулахад гоё штэ. Хөөх эн чинь яасан гоё зураг уу энэ төр гээд ярилцвал бас те кофе цай унгаа ч юм уу. Чухал юм л ав. Hasselblad гэдэг одоо нэг хүмүүсийн хэлдгээр 50 мегапикселтэй авдаг. Яг барууны нэг хэвлэлийн шаардлага гэсэн аппарат байхгүй юу? Fashion болон тэгэл яг реклам сурталчилгааны зураг авахд шаардлага гэсэн аппарат. Зүүн дуран байдгүй дандаа дан дуран ашигладаг надад чинь. Бүр цаашаа хамтааж ажиллаж болно л доо. За наад дээр чинь. Ер нь бол бүр нэг хөтөж юм шиг харагдаж болж шүү дээ. Гоёг Кашмирын сурталчилгааны зураг авахгүй юу? 2005 онд илүү 6 онд. Өдөд шүү дээ 4 сарын их хэмнэр. Айгу хүйтэн. Галаа одоо ингээ зураг авах болмоор байна. Надад ингээ гоё дулаахан харагдах хэрэгтэй юм те. Гоё элсэн дээр зүйлэг ногоотой гол горигтой гэл баахан шаарлага тавиал. За яваа хаач чих гэхээр нь ерөөсөө элсэн тасархаа орё тэнд элстэй те. Уул хаттай ерөөс юм тийшэл аж буй. Тэгэл нэг машин хэдүүлээ ингээл модельээ аваад тэгэл бүүнээрээ суугаад машинтай элсэн тасархаа явж байсан. Яа наа нэрэл ирсэн чинь гадаа ингээ засаа шуурал. Яаж зураг аавна цасан дундор гал бодоод бүгдээрээ шаналал эснээс хаад жуучны камп дээр яваад очиад буугаад бүгдээрээ ингээл зураг авалтандаа бэлдээл ингээ суусан чинь гадаа ингээл цэлмэл гэв идэх нар гараад аюу гоё. Тэгэл өстой гоё аль пижинүүлээ зураг аваад байгаараа гал элсэн дээр зураг авч байгаа. За одоо тэмээтэй зураг аваа. Нөгөө тэмээ яасан дууцсан байгаас нэг хүн тэмээ хөдөлж ирж байгаа. Одоо ирж байна. Ирчлээ гал.
Нэг хоёр тэмээ авчир тавиал зургийг авсан. Хажууд манай кашмир хүмүүсийн тэмээний ноос нь олор орж байгаа шүү дээ. Ямааных гал. Аль тэмээтэй ингээл зур мург авч яасан. Нөгөө нэг тэмээний газар хөвтөд байхаар би босгох гээд очихгүй юу. Аль наадах чи босгоо жоох ийшээ наран дэш харуулж хэвтүүлээ гээл. Тэгсэн өөдөөс харж наа. Нөгөө тэмээнд үлвчдэг. Оо за яаж наагчаал. Тэгсэн манай нэг хамт зуранд явсан хүмүүс маань морь унаал нэг тэмээ хөтлж ирсэн хүмүүс морьтой ирсэн. Тэрийг нь унаал ингээл ойр зөрхөн хөдлөөлээс. Оо яасан хөөрхийн та нар одоо галааны морь унаач хүн байна даахгүй. Ярьж тэмдээ бас монгол хүн байна да нэг морь унаатхыг гээд. Нөгөө түм ордоол гуйцсан чинь цулбуур нь цавир нь ороод аваа шидчихсэн. Агаар дээр ингээл бүтэн эргээл газар унсан нөгөө морин залгыг толгой дээр харигал гараа авчих. Сайн уу? Толгой дээр харигал гараа авчих. За энэ ч одоо ингээд дөрвөлээ гээл. За одоо дараагийн зураг уршаага явж дэрслүү орно гээд. Эсэн засаг нь чих гоё дэрстэй штэ. Дэрсэн дотор зураг аваад тонгоол. За аль ингээд тэгээ зогсоороо аль наашаа хараараа гэж үгжсэн чил. Би ч нэг жоохон бахан нүдээр хараад зүүн нүдээр хараад ажил талаараа харчичаад. Тэгээ нэг дэрсэн донд цуугаад зураг авч хажууд нэг хүн гიშхгүй юу. Гიშгсэн чинь нэг дэрсэн нүдний доод зөх руу хатгаад. Оо та нар санаа оноо байвал хэлээрээ гэд би. Айгу барцтай яваад л гэсэн үг л нэг талаасаа өдрөгөө дэрсээ хатгаалчаал. Тэгэл элсэн дээр зураг аваад нэг элсэн насарга элсэн дээр зураг авчаал. Ер нь зурнуудаа дуусаал. За ер нь зураг сайхан болоо. Одоо буцъя гэл. Тэгэл машиндаа суугаа орой яг буцхын даваан дээр гэг хүнтэн шүд өвдөл. Тэгэл за буццгаа юм буцъя гэл. Тэгэл ингээл машиндаа суугаа бүх юм хураагаал хот руу хөдөлсөн чинь ард ингээл тэнгэр хуйлраал. Тэгэл цасан шуурга гараас орж ирж байгаа юм чи. Айгуу гоё. Тэр гайхчихсан бид нар бас олуулаач явж байсан. Тэгээд ер нь бас заримдаа ингээд байгаль руу гараа явахаар зэрэг тэнгэр бурхан харж үздэг юм шиг байна. Тэгээд дээрээс за энэ хүүхд өөрхий зайлна зураг авахгүй явчихна та. Ажлын бүтээгээд өгье та гэдэг юм уу тий. Тэгээд зураг аваад авч явах үед л тиймэрхүү барцад байсан. Тэр болоход зэрэг одоо бодоход би одоо чиний ажилд ингээд их тусуулж чи надад өргөдөх гэсэн байлгүй яасан бол тий бас тий. Би тэрэндээ баярлаад нэг сүүний дээж тий сүүв ч юм уу айсг болон будаа ч юм уу нэгдээ будаа өргөх ёстой байсан юм байна л гэж би боддог хэзээ хойно. Тэр үед чинь жоохон байсан юм ойлгодгүй л байл. Ер нь бол модулуудын зураг авахар зэрэг тийм хүүтэн мөтүүд таарна штэ. Гадаа. Нөгөө өрхийдийгээ тэгэл дааруулж исэн ч хамаагүй зогс гэл загнаал зогсоогоо. Дараагүй юм шиг царай л гэж нэхэд л. Ядран царайндаа бол. Ер нь миний нэг хамтлаг дуучтай зураг бол их байд штэ. Гайс хамтлагийн 100 орсон цас гэдэг DVD-ний лейблийн зураг. Тэгэл акапелла хамтлаг дуучин Астро гэл үүдэг тэрний зураг. Ариун нэгчийн зураг гэл. Олон лейблэнд бас зураг орсон байт тийм нэ. Тэгээ Лимон хамтлагийн анхны цомог Red альбом гэл. Тэрний зураг. Ер нь дуучид хамтлагуудтай их ойр дотн найз нөхөд байдаг юм л та. 2006 онд нэг анх плей тайм анх ч явахтай нэг плей тайм болдог байсан. Тэгээд анх удаа нэг постэр гаргаад оролцож байгаа бүх хамтлаг дуучдынхаа зургийг нэг хөвлөж гаргая хамтлагаар нь гэдэг. Тэгэхэд би анх зургийг авч өгч ирсэн. Одоо баруун дохооч нэг дээр биш чанга биш те. Дохоо хойш татаад өгөө. Яг. Зүүн дохоо зүүн мөрөө жоо хойш болоод. Яг. Гөвгийн нүүрэн дээр ч юм уу ингээд нэг зураг тавьдаг байхгүй юу? Улирлын чанартай одоо баяр ёслол тохиолдуулаад ч юм уу. 7 онд би юу аваад тавьчихсан. Модель хэмлээд уран тэрний нэг Монгол дээлтэй ингээд сайхан наадаараа гэж зураг аваад тавьчихгүй би. Тэгсэн нөгөөх нь хүмүүс ингээд хадгалж авангуудаа бүр нэг цайны ууттай юм цай гэдэг. Тэгээ цайн дээр явж нэг зургийг хөвлөө ятсан баг. Тэгэл Монгол цай гэж нөгөөх нь зарагтаад би болохоор зөв одоо юу хэлэх вэ те. Тэгсэн нөгөө зургийн модель маань аваад танд ингэж болохгүй штэ гэсэн болиулсан. Тэрнээс гадна хүн ороогүй нэг зураг байна. Тавхан идээтэй, наан ингээд нэг тавхтай бууцтай, мөнгө аяхтай домб тавьсан. Хав байсан дээр үед л одоо цагаан сараар сайхан шинэлээрээ гээл те. Монгол гөвгийн нүүрэн дээр аваад тавьсан зураг маань. Одоо хүртэл ингээд хүмүүс ингээд севас хийцэн хадгалцсан. Юм дээр ингээд сайхан шинэлээрээ гэл нэг зураг ашиглаад яваад байдаг байхгүй. Бас их гайхал.
Тэгээд нэг талаасаа болохоор зэрэг бодохоор би илүү тийм төгс юм хийсэн болов гэж бодож. Өөрийгөө хөөргөд байгаа юм яагаад байгаа. Тийм хуучрахгүй одоо хэдэн жил болчихоо тэр зураг чинь. Нэр хараар зарим нэг календар дээр ингээд байж байгаа. Хаасаа 2009 онд 8 онд авсан зургуудыг ч одоо хүртэл ингээд ашиглаад сайхан шинэлээрээ гэл ингээд ашиглаад яваад байд. Тэр талаасаа гоё. Нөгөө талаас одоо нэг патентийн эрх ч юм уу те зөрчил байгаа байхгүй юу? Надаас зөвшөөрөл аваагүй. Эсвэл бол за би зөвшөөрөл өгөх хүн биш байлаа гэж бодохоо те. Надаар захиалгууч тэр зургийг авахулсан хүмүүс нь одоо те байгууллага нь хариуцах ёстой юм хариуцахгүй л байхгүй. За одоо зүүн өвдгөө дээш дат. Дээш өвдгөө дээш өргөн гэсэн үг л дээ. Зогсчоод ийм л. Нэг хүмүүс хүнийг муулаад их амархан байдаг ч тийм. Шүмжлэх амархан. Үнэхээр амархан. Би ч өөрөө бас юм шүмжилт юм уу дуртай л та. Зарим юм шүмжилэхэд үнэхээр аргачлахгүй шүмжлэхгүй байхын аргагүй юм байдаг тийм. Хүмүүс хагас нутгийн зургийг авахулаа л үсттэй. Өөрөө тэгж авахулж чадахгүй нэгт. Авахулсан хүнийг муу болоод идэг. Өөрөө тийм зургийг авч чадахгүй. Авсан зурагчныг нь муулаад идэг. Энийг гайхаад идэг. Яа тийм бэ? Тэр чинь нэг зурагч нь тэрийг панаалаад авсан юм биш үү бас. Тэр хүн өөрөө хүсч болно шүү дээ. Би ингээд нэг гоё сайхан харагдсан юм хагас нутгийн зургийг авахулъя тий. Энийгээ би зарж мөнгө олж болно шүү тэр хүн. Хагас нутгийн зургийг зарж мөнгө олж болно. Гэтэл тэрийг нэг л ойлгомжгүй багт. Ер нь бол Монголд хүний нэг гэрэл зургийн үнэлэмж айгүй муу байна. Үнийг хэлэхэд. Нэг хүн гэрэл зураг авчаад тэрийг одоо миний бүтээл, миний юм гэдгийг нь хүмүүс олж харахгүй. Бүгд л адилхан аппараттай бүгд адилхан авчин штэ гэж үздэг хүмүүс их байна. Хөрөг зурагч өөрөө яг тухайн хүний хийж байгаа хөдөлмөрийг ажлыг харуулсан байдаг гэж боддог байхгүй. Шинэ гэрэл зурагч юм бол одоо аппаратгүй болоод энэ хинч болоод явчихна те. Эсвэл авсан зургийн хажууд байхгүй бол хинч болоод явчихна. Уран зураач гэхэд шинэ планшет ч юм уу те зурагч байгаа зурныхаа манад байх ч юм уу ямар нэгэн өөр зураач тэгж нэг тийм ажил хөдөлмөртэй холбож хөрөг зураг авдаг болохоос шинэ зүгээр нэг очиод авчдаг гэж би боддог байхгүй. Зөвхөн хүний толгой байдгаараа хөрөг зур болдгоо гэж би боддог. Тэгээд би саяхан хүмүүсийн дүр төрх гэдэг нэг зураг авахгүй юу. Тэгээс хүмүүс намайг шүмжилж ин л та бас гоё тэгээс шудраг. Наа хөрөг зурагч нараа дутуу болцсон юм шүү гэж. Тэгээд би бодсон. Хөрөг зураг гэхээр л одоо ингээд хүмүүсийн толгой байдаг юм шиг л те. Дүр төрх байхгүй хүмүүсийн толгой байна гэдэг чинь. Хүнийг ард нь те одоо шил хажууд нь би нэг тэр нэг хүний дүр төрхний зураг авахдаа хажууд нь шилбэр оруулсан бол за нэг хончин малчин хүн байна гэж хүн уншиж болно доо. Гэтэл тийм биш зүгээр л хүний дүр төрхнүүдийг авцсан байхад л хөрөг гэж хараад байдаг бас тийм алдаатай зүйл байдаг. Тэгээ манай сэтгүүлийн ярилцлагад дандаа хүмүүсийн хөрөг ордог тийм хэвчлэн портрет маягийн зурнууд ордог. Үний хөрөг бол янз бүр л байж болно. Хийж байгаа хүний ажил үйлсээс шалтгаалаад тийм. Энд дээр бас жоохон шүмжлүүл бас жоохон ухаж ойлгож шүмжлээсэй гэж би боддгийг. Дөрийн дуучин мөнгөний цэцэг тийм хүмүүс гавьяж үжих чинь. Чин дөрийн дуучин гэхээр зэрэг одоо бодвол нэг эмэгтэй хүн гэхээр нэг сонгодог урлагийн хувц өмсөнд хайцсан дээр зогсож байгаагаар ч юм уу зургийг авч болох байсан баг. Энэ аралт нь бол төгөлдөр хуурын дээдлэн нээсэн төгөлдөр хуур байгаад. Гэхдээ энэ хүн өөрөө чухал хүн болоход зэрэг уг хүн дээр маш гэрэлтэй тийм контрасттай ч юм уу өөрөө наашид ил харагдаж байгаа хэвээр. Одоо дараагийн зургийн байдалтай бас нэг юм мөнцгийн яг нэг төгөлдөр хууртай те. Одоо төгөлдөр хуур бол хаан хөгжим гээл тэрнтэйгээ хамт ингээд дуулжиж өөрийнх нь хоолой хэрхэн гоё гарддаг ч юм уу. Тухайн ингээд хөрөг зураг бол хүн хаашаач харсан байж бол.
тэр хүний нүдэл харж л байх хэрэгтэй. Нүдээ анцсан бол одоо ямар ч юм болох юм лээ те. Тэгээд иймэрхүү янз бүрээр хөрөг зургууд авдаг л да. Тэгээд хүмүүсийн нэг мөрөөдөл гэж ярьдаг те. Хүмүүст мөрөөдөл байдаг баг. Миний мөрөөдөл гэх юм бол нэг тийм бас ондолдоо мөрөөдөж чаддгүй тэгээд юу хэ зэрэг би зураг авдаг аавна. Харин одоо шинэ залуу гэрэл зурагчдтай өрсөлдөж үлдэж чадахгүй гэдэг л хэцүү юм шүү дээ. Тэрнээс би ингээд авдагаараа ер нь аваад л байна.